Сайн байцгаана уу. Өнөөдөр 6 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сан цумын Point2 компани талбайтар үрж ирсэн байна. За энэ 10 гар талд бол Харарапсын Надежны 92 гэдэг сорт нэг гад 2 сая ширхгээр тарихын өмнө 150 кг амиачны сетер үртэй хамт 60 кг хамофос буюу амиачны азот 12 фосфор 52-тэй ордоо хийсэн. Одоогийн байдлаар Харапсын оролдол ингээд жинхэнэ 6 навчтай дээр явж байна. За бид 7 хоногийн өмнө энэ талбай дээр хог урмлын эсрэг бодис цацсан. За өнөөдөр бороо орно гэж байгаа ч өсөчтөр бид нэр 100 кг амиачны селитр 34.4 амиачны шилжит бордоо зүсгчээр цацсан. За одоо бид нар энэ ингээд хоёр талбай зааг байна. Та бүхэнд харагдаж байна уу? За энэ зүүн талд нь бол бид нэр Шарарапс буюу Шарарапс Орсника гэж сорт тарьсан. Мөн адилхан процесс явагдсан байгаа. Энд бол бас навч жинхэнэ навчин дээр явж байна. За одоо тарилтаа шилтгаалan бас янз бүрийн явж байна. Энд мөн бид нэр урмал хамгааллын бодис 7 хоногийн өмнө хэрэгэлсэн. За энэ бодисыг та бүхэнд одоо ямар бодис хэрэгэлсэнийг хэлнэ. Хог урмлын эсрэг мөн бас урмал хамгааллын бодис 7 хоногийн өмнө хэрэгэлсэн. Үетний эсрэг клерк гэж бодис хэрэгэлсэн байгаа. За энэ үетнүүд бол та бүхэн харж байна уу? Одоо ингээ хорны үйлчлэл өгдөд цайраад гол навчнууд нь цайраад ингэж явж байна. За өргөн навчтын эсрэг монолит гэдэг кило терапид бодис 780-тай юм хуурай бодис хэрэгэлсэн байгаа. За та бүхэнд энэ талбай ерөнхий байдлыг харуулж байна. За энд тэр заагнаас цаашаа бол Харарапс, нааша Шарарапс тарьсан байна. За бид урмал хамгааллын бодис Орсын Кирово-Чепецкий компани ийм бодиснууд хэрэгэлсэн. За энэ бодисонд та бүхэн харж байгаа энэ монолит гээд Глопирелли 750-тай ийм хуурай бодис. За үетний эсрэг клерк гээд энэ гилототим 240-тэй бодис. Тэгээд манай энд шавж нэлээд гарсан байсан. Шавж гарсан байсан одоо тухайлбал энэ шавж идсэн навч бол ерөнхийдөө ингэж байсан. Одоо бол ерөөс ямар ч шавжгүй болсон байгаа. За энэ Харарапсан дээр мөн адилхан. Ингээд Харарапсан дээр ийм. За энэ хоёр дээр ийм бодис нүсэн. За та бүхэнд бас энэ гадаргуугийн идэвхжүүлэгч энэ греп гэж бодисыг бид нэр энэ жил монолит эднэртэй хавсарч хэрглэж байгаа. Энэ бодис ямар хэрэгтэй юм гэхээр энэ бодис бол гадаргуу дээр гербицидийн наалдуултыг маш сайжруулдаг. Гагийн норм бол ер нь 40-оос 100 г ордог. Энийг хэрэглэсэн тохиолдолд бол энэ
монолит болон энэ хуурай үдсэн клеркүүдийг хамгийн бага дозоор хэрэглэж болно гэсэн юм байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бид нэр хог устгал, ургамлын устгал бол нэлээ гайгүй явагдаж байна. За ингээд тааваханд хараараа босвол шарыг бодох юм бол арай хөгжлөн арай төрүүлж явж байгаа жоо харагдаж байна. Ерөнхийдөө гадаргууг, талбайн гадаргууг бүрэн бүрхэх тал руу орсон байна. Да тэгээд 7 хоногийн дараанаас энэ хог ургамлын бодисууд үйлчилж эхэлсэн юм байна. За тэгээд энэ одоо таахын харагдаж байна. Энэ загнаас баруун тал дахиад сануулхад хараараа бас надеж нь 92, зүүн талд нь шараараа бас Ника сорт байгаа. За тэгээд таахынд 14 хоногоос хойш энэ хог ургамлууд үндсэндээ ургалтанд зогсож өвөж эхлэх ёстой. За ийм байна. За тэр өндөр ганц 2 хог ургамлууд байсан. Энийг бол бас ямар вэ? За энэ бол яг зааг бол энд мэдэгдэж байна. За баруун гар талд шараар авсан Ника сорт, зүүн гар талд хараар авсан надеж нь 92 сорт бүгд нэг төрөөр продукцийн ийм үрээр тариалсан байгаа. Үрийг бид нар бас Garancid Ultra бодисоор хариуцсан. Дээр нь Восторг гэж шавжны эсрэг хор бид нэр хэрэглэсэн байгаа. Шавжны эсрэг хор юм үйлчлэл гарсан гэж үзэж байгаа учраас бид нэр 7 хоног дахин Восторг гэж 2 төрлөө үйлчлэх бодистой ийм бодис хэрэглэсэн. За таахынд Восторг энэ байна. Колотина Дина Лямбда Зэгдэртрон гэсэн 2 бодисын агуу бодис үйлчлэх бодистой. За энэ таахынд энэ клерк гэж бодис бол олон нас түүж тургуулруу хаагны эсрэг нэлээд сайн үйлчилдэг. За манай талбай дээр хяаг үндсэндээ байдгүй учраас бид нэр одоо хяаг үзүүлэх боломж алга. Зөвхөн нэг настай энэ одоо богуудаа гэх боёнууд бол одоо таахын харж байгаа ерөнхийдөө бодисууд үйлчлээд эхэлсэн юм байна. За тэгээд таахынд дахиад 7 хоногийн дараа ямар шуухан байгаа байдлыг үзүүлнэ. За бид бол энэ 4 бодисыг хэрэгэлсэн. Баруун талаас хавхуулаад энэ хуурай бодис, тэгээд гадаргуугны идэвхжүүлэгч, тэгээд шавжны эсрэг хор, за үтний эсрэг хор. Энэ монолит бол өргөн навчтай эсрэг хорвоогоо үйлчлэх бодисын таахын бас уншиж байгаа бах. Ийм хорнууд байна. За баярлалаа.